Орхон аймаг анх удаа гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газрын дэргэдэх залуучдын холбоо зөвлөлөөс аймгийн салбар бүрийн шилдэг залуучуудын харьшин шинжил хийлээ. Тус шинжлэлийн баярт 200 гаруй залуучууд оролцож нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөлөө. За энэ жилийн топ стар хүндэтгэлийн арга хэмжээ нь анх удаа Орхон аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа. Орхон аймгийн шилдэг залуучуудын хүндэтгэлийн арга хэмжээ юм байна. Энэ арга хэмжээнд манай 200 орчим залуучууд хамрагдаж байна. Зочид төлөөлөгчид мөн урагдаж оролцож байгаа. Тус арга хэмжээнд бол багуудын салбар зөвлөлөд шилдэг залуучууд оролцож байна. Энэ арга хэмжээнд 5 номинацаар 5 шилдэг залуу шалгарч байгаа. Үүнд бол боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, бүтээлч залуу, спортын салбар, соёл урлагийн салбар гэсэн 5 номинац. Дээр нь шилдэг багийн шилдэг салбар, залуучуудын салбар зөвлөл гэж бас шалгаруулж байгаамаа. Энэ жил 2018 оны 1 сарын 1-ээс залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад баг болгон дээр залуучуудын салбар зөвлөл байгуулагдаж залуучууд руу чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Тийм учраас салбар зөвлөлүүдэд урамшуулах шугамар салбар зөвлөлийг бас шалгаруулж байгаамаа. Манай гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын залуучуудын хөгжлийн төвөөс залуучууд руугаа чиглэсэн нэлээд олон ажил зохион байгуулсан. Нийт 56 төрлийн үйл ажиллагаанд 12600 орчим залуучуудыг хамруулсан байдгийг. Тус үйл ажиллагаанаас дуртай бол залуучуудын явган аяллыг зохион байгуулсан. Залуучуудын Орхон аймгийн залуучуудын чуулганыг зохион байгуулж анх удаага. Одоо мөн энэ хүндэтгэлийн арга хэмжээг бас анх удаага зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд салбар бүрийн тэргүүлэл болсон залуучдыг шагнаж урамшуулахаас гадна шилдэг залуучдын зөвлөл багийг шалгаруулсан юм. Тус арга хэмжээг зохион байгуулж үед баяртай байгаа тухай залуус ярьж байлаа. 16 дугаар олимпиадад аймагт 1-р сэтгэл маш өндөр байна. 2018 онд Орхон аймгийн бүсийн онцлог хэмжээний засгийн хэмжээр ажилладаг манай засгийн шийдвэр шинэ хаалга орон нутгата амжилттай нөхцөлж олон ард түмэнд одоо хаалганууд сайн амжилттай хийсэн учраас одоо шилдэг одоо эрүүл мэндийн салбарын шилдэг хэмжээр үүсэнд баяртай байна. Ирж 2019 онд Орхон аймгийн нийт залуучууд над ирээд маань ажил амьдрал өдрөөс өдөрт амжилт бүтээлээ дээдийг одоо сэврэн. Энэ жил спортын шилгээр шалгарсандаа баяртай байна. Энэ жилийн дэлхийн аваргаар мөнгөн медаль, тэгээ Азиар гүрш медаль авсан. Тэгээд энэ номинацид шалгарсан. Цаашдаа за нойрон зорилго гэх юм бол 2019 оны улсын аваргууд байгаа. Тэрэндээ төвлөрээд дахин дэлхийн аваргатаа явж мөнгөн медаль алтуулах зорилготой байгаа. За тэгээд Эрдэнэтийн бүх залуучууд шинэ жилийн баярын мэнд хүргье. За юуны өмнө шинэ жилээ тэмдэглэж буй гэр бүл хөгжлийн газрын хамт олондоо шинэ жилийн гал халуун баярын мэндийг хүргье. Тэгээд энэхүү шинэ жилийн арга хэмжээгээр цагаанчуудад багийн маань залуучуудын маань салбар зөвлөлд шилдэг салбар зөвлөлөөр шалгарсанд бол маш их баяртай байна. 2018 онд бол цагаанчуудад багийн аймаг сумдын иргэдийн хурлын төлөөлөгч нар багийн засгийн ажлын алба залуучуудын салбар зөвлөлүүд маань бол хийж хэрэгжүүлсэн ажил олонтоо сайхан жил байж өнгөрлөө. Тэгээд залуучуудын маань салбар зөвлөл бол 2018 онд одоо нэгэн өрх гэр эмэгтэйд бас тусаж нэг өрх, нэг иргэн, нэг блок айныг өрнүүлж ингэж явсан сайхан үйл явцыг бол өрнүүлсэн байгаа. Мөн одоо залуучууд маань бол маш олон ажлыг хийж хэрэгжүүлэхийн зэрэгцээ бол залуучуудаа бас маш олон үлгэр дуурайлуудыг үзүүлсэн сайхан ажлуудыг өрнүүлж байгаамаа. Тэгээд ингээд залуучуудаа бүгдэнд нь амжилт хүсье. Нийт Орхон аймаг Баян-Өндөр сумын нийт залуучуудаа бүгдэнд нь ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Хамгийн их тохиолдож байгаа элэг одоо дулаан уулаа хөгжлийг бууруулах ийм зорилготой бид нэр ажиллаж байгаа. Маш олон ажлуудыг хийсэн. Нийтдээ бидний барагцаасан тоогоор 20,000 орчим хүнд бид нэр шууд хүрж ажилласан байгаа. Залуусын хөгжлийн төвд энэ жил 56 ажилд 1300 орчим залуусыг хамруулан ажилласан байна.
Цаашдаа тус байгууллага нь 2019 оны төлөвлөгөөнийхөө дагуу илүү их ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.